Итгэлийн эгчээ, надад Библи дээрээс нэг асуулт байна. Асуулт маань Иов номын 22 дугаар бүлгийн 22-оос 28 дугаар ишлэлдээр байгаа юм. Би уншиж болох уу? Иов номын 22 дугаар бүлгийн 22-оос 28 дугаар ишлэл. Түүний амнаас зааврыг хүлээн авч, түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч. Хэрв чи төгс хүчит нэгэн уруу эргвэл, чи дахин сэргэнэ. Хэрв чи шудраг бус байдлыг майхнаасаа хол зайлуулад, алтыг шороонд булж, Офирийн алтыг горхны чулуудын дунд орхих аваас төгс хүчит нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно. Итгэлийн эгчээ, сургаалын дагуу бид Бурхныг магтахдаа өөрсдийгөө бэлтэх хэрэгтэйг бид сурсан. Биднийг бүх талаар баяжуулж, Бурхныг магтаж сургадаг Библиэс илүү их сурвалж гэж юу байх билээ? Гэвч энэ тохиолдолд итгэлийн эгчээ, таны бидэнд заасан сургаалын дагуу Элифасыг чөтгөр ашигласан гэдгийг бид ойлгосон. Гэтэл энд бид түүнийг Бурхны бүтээлийг магтан алдаршуулан олон үгс хэрэглэж буйг харж байна. Тийм ээ, итгэлийн дүү минь. Та чөтгөр хүнийг хэрхэн мэгшин хуурдад талаар эргэцүүлэн бодож байсан уу? Тэр хэрхэн хүнийг төөрөгдүүлдэг вэ? Чөтгөр үнэн хэлж, сайн зүйл хийж байгаа мэт харагдуулж, бүр заримдаа найрсагч байж чаддаг. Би амьдралтаа хүмүүс үзмэрч, сүнс дуудагч, элбэчин гэх мэт хүмүүстээр очдог тухай олонтаа сонсож байсан. Тэд өөр дээр нэрсэн хүмүүсийг хуурахын тулд өөрсдийгөө Библиэтэй, бүхнийг Библиэр үлддэг гэж хэлдэг. Тэрч бүхэл Христийн цусыг дуудаж, Бурхны нэрийг хүртэл хэлдэг. Тэднээс энэ тухай асуух юм бол тэд үүнд муу зүйл юу байна? Тэд Бурхны нэрийг дууддаг. Бүр Библич тэдэнд байгаа. Тэгэхээр тэд яаж муу байдгийг гэдэг. Харин яг энэ нь чөтгөрийн мэх байгаа юм. Тэр үнний хэсгийг ашиглан хүмүүсийг төөрөгдүүлдэг. Хэн нэгэн түүний урханд ормогц тэр хүнд буруу, гажуу зүйлсийг харуулж эхэлдэг. Ийхүү хүн аажмаар, анзааралгүйгээр түүний урханд ордог. Иовын найзуудын нэг Элифас яг ийм байсан юм. Тэр өөрийгөө ихийг мэддэг гэж боддог байсан. Тэд өөрсдийгөө яг Иов шиг ухаантай, философч, патриарх гэж үздэг байсан. Гэвч тэд Иовыг зовлон гашуудалд автсан байхыг хараад тэр даруй түүнийг шүмжилсэн. Чи нүгэл үлдсэн. Чи Бурхныг гутаасан. Чи нүгэлтэн, гэмш гэсэн юм. Элифас өөрийнхөө зөв гэж бүрэн итгэж байсан бөгөөд ингэснээр тэр чөтгөрийн хэрэгсэл болж Иовыг төөрөгдүүлэн Бурхнаас холдуулж түүнээс нүүр буруулахыг оролдсон. Учир нь Сатан Бурханд ингэж хэлсэн байсан юм. Хэрвээ та Иовоос бүхнийг нь авбал тэр таныг орхино. Харин Бурхан "Үгүй Иов, надаас нүүр буруулахгүй. Чи түүнд бүгдийг үлдэж болно. Зөвхөн амийг нь бүү ав" гэж хэлсэн байсан юм. Ингээд чөтгөр Иовын хүний мэргэн ухаанаар дүүрсэн 3 найзыг ашиглан Иовыг урханд оруулахыг оролдсон. Сатан Иовыг тэдэнд итгэнэ гэж бодсон. Учир нь тэд Иовтай адилхан хүмүүс байсан юм. Гэвч Сатан эндүүрсэн байв. Иов түүний урханд ороогүй юм. Чөтгөрд ашиглуулсан энэ найз юу гэж хийснийг харцгаая. Түүний амнаас зааврыг хүлээн авч, түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч. Хэрв чи төгс хүчит нэгэн рүү эргвэл, чи дахин сэргэнэ. Тэр Иовыг нүгэлтэй гэж буруутгаж, гэмшихийг шаардаж байв. Чи зовлонгоо гэрээсээ зайлуулна. Чи тоосноосоо ч их алттай болно гэж амлав. Энэ бүх сайхан амсартууд, эрх ёроолууд бүгд төөрөгдөл байсан. Чөтгөр сайхан үгээр хүнийг яаж урхидан, түүнээс ивэлийг нь булаахаа мэддэг юм. Тиймээс бид дайсны урханд орохгүй тулд Бурхны сургаалд бат зогсож, мэрэгэн ухаантай байх хэрэгтэй. Элифас Иовтай ээлдгээр ярьж, түүнд зөв мэд сонсогдох үгсийг хүртэл хэлсэн. Төгс хүчит чиний хамгаалалт байх болно. Чи мөнгөөр дүүрэн байна. Чи төгс хүчит эзэнд баярлах болно. Мэлмигээ Бурхны өмнө таллуулна. Гэвч энэ бүгд төөрөгдөл байсан юм. Нэг удаа чөтгөр манай цуглааны нэг ахад харагдаж, түүнийг мөн адилхан мэхлэх гэж оролцсон. Чөтгөр түүнд Бурхан түүнийг өрөөж, их баялаг өгнө гэж хэлсэн. Итгэлийн ахын зүрхэнд баг зэрэг шунал байсан учраас чөтгөр яг түүний сул тал руу нь байрсан. Чөтгөр түүнд "Би чамайг баян болгоё. Залбирч надад мөрөг" гэж хэлсэн. Гэхдээ итгэлийн ах түүнийг татгалзаж, "Түүн рүү ярьж буйн Бурхан биш,
чөтгөр гэдгийг ойлгосон. Эхэндээ тэр түүнийг бурхан гэж бодсон боловч харин дараа нь энэ нь худал гэдгийг анзаарсан юм. Чөтгөр ингэж ажилдаг. Йовын найзууд ч бас түүний зэгсэг болсон. Тэдний үгс сайхан, үнэн мэд сонсогдсон ч үнэндээ Йовыг бүдрүүлэх урхах пөөрөгдөл байсан юм.